Танаа ингээд би 3 дугаар агийн иргэн болортой гэж хүн байна. Тэгээд би 2020 оноос 25 дахь гэдэг өвчнөөр группэд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж явдаг. 2020 он 2025 онд айгүй олон хагалгаанууд орсон. Тэгээд би энэ эргэх холбоо гээд өмнө нь зохион байгуулагдж байгаа ажилд чуулгад өөрийн үгээ хэлсэн санаж байгаа бол гэхдээ би хариултаа авч чадаагүй. Ингээд сонсоод бичээд явдаг мөртлөө одоо эргэх холбоогийн яриад байгаа штэ. Тэгээд одоо нэг шийдэл төрч чаддгүй. Би 25 онд хаалгаанд орчоод 3-4 сар хөл дээрээ босох гэж бас хэрэндээ тэмцэн хэвтэрт их удаан байсан бас хөлний саажилт, за тэгээ нусны саажилт, за тэгээд хорт хавдар гэдэг өвчнөд ер нь 3 удаагийн хорт хавдартай тэмцээ явж байгаа хүн байна. За тэгээд энэ би одоо нөгөө эргэх холбоотоор байнга хэлдэг групп сонголтын асуудал айгүй харгас байна. Би сүүлд нөгөө нэг эмнэлэг тэтгэвтэй саяхан штэ. Манай Хинтээ аймгийн хавдар судлалын эмнэлгийн эмч ууган туяа гэдэг айгүй уугнаа гэдэг айгүй мундаг эмч байдаг. Зөв одоо хавдартай хүмүүсээ олон төрлийн хавдар бүгдээр л группэд байдаг. Тэгээд өөрийнхөө аах эгч дүүн нар шиг айгүй сайхан одоо нөгөө группийн сунгаад өгч юмсан гэж тийм сэтгэлтэй байдаг. Гэхдээ групп сунгаж байгаа тэр нөгөө нэг гişүүд нь байдаг л та. Тэдгээр нь болохоор өөр одоо нөгөө нэг юу яадаг юм бэлээ. Нөгөө болж игэл хасчих гээд идэг юм бэлээ. Нэг 3 хүнс тэзэл 2-7 оны өмнө группд оруулах гэсэн чинь юу вэ? Нөгөө бичил тийм юм дутуу байна, ийм юм дутуу байна гэж айгүй их Улаанбаатар хот руу явуулдаг юм байлээ. Тэгээд тэр хүн хавдартай хүмүүс чинь угаасаа нөгөө дахилт өгөх боломж маш өндөр байдаг болохоор хавдартай хүмүүсийн группийн асуудлыг юу н эргэж харж болдгүй мө болж игэл одоо бүр амар харгас болоод байна. Болж игэл хасах гад байна ерөнхийдөө. Хасалт бол маш их хийгдэж байгаа ер нь. Тэгээд энэ талд харгас энэ одоо нэг юугаа эргэж хараач групп сонголтоо жоохон одоо би энд байгаа хүм одоо нөгөө 9 дүүрэг одоо хилээд 21 аймаг 330 сумын хавдартай хүмүүс төлөөлөл болж энд эдгээр асуултуудыг тавьж байгаа юм шүү гэж бас хэлмээр байна.